Зээл санхүүжилтэд нухацтай ханд. Бизнес эрхэлж буй хүний хувьд зээл санхүүжилт аваад даацтай томхон хөдөлмөр санагдах үе бараг өтөр болгон байна гэдэгт итгэлтэй байна. Танд өгөх дараах зөвлөмжийг анхаараарай. Энэ буцааж өгөх ёстой зүйл шүү дээ гэдгээ ухамсарлах. Хэн нэгний санхүүжилт аваад зээл аваад түүнийг буцааж өгөх ёстой. Буцааж өгөхдөө ашигласны хүү төлбөрийг нь хамт өгөх ёстой. Тэгэхээр энэ өнцгөөс харуул та хамгийн эхлээд тухайн санхүүжилтийг юунд зарцуулах юм? Яг ямар зүйлийг хизээ санхүүжүүлээд уг санхүүжилтийг дагаад бидэнд ямар зардлууд гарах юм гэдгийг маш нарийн тооцох ёстой. Зээл авч байхад тойм баримжаагаар тооцно гэдэг бол өөрийгөө дараа нь өрөнд оруулна гэсэн үг. Санхүүжүүлж байгаа зүйл тань хизээнээс орлого олох юм. Орлого яаж олох юм? Тэр орлого тогтвортой байж чадах юм уу? Олох орлогод эрсдэл учрах уу гэдгийг маш сайн тунгаа. Хэрв орлого олох зүйлд биш, хөрөнгө оруулалт татаж зээл авч байгаа гэж бодъё. Тэгвэл яг энийг хийж байгаа нь орлого олохоос өөр ямар ашигтай юм? Миний зардлыг багасгах зүйл хийгээд байгаа юм уу? Зээлээр санхүүжүүлсэн зүйл нь өөртөө биш, өөр бусад бизнесийн чиглэлийг мань дэмжих гээд байна уу? Ямар зардал гаргаад ямар орлого хаана бий болох гээд байгаа юм зэрэг эдгээр асуултуудад энгийн байдлаар бичиж байгаад хариулж үзээрэй. Учир нь бизнесүүд зээл авахдаа эхлээд авах, зөвшөөрүүлэх гэдэг зүйлийг л бодож байдаг. Тиймээс наан цаана урган гарах асуудлуудыг харддаг. Тэгэхээр хамгийн энгийнээр би энэ мөнгийг 3 дахин нуглаад олж чадах юм уу? Энэ чинь эргүүлж өгөх ёстой мөнгө шүү дээ гэж бодох хэрэгтэй. Яагаад 3 дахин нуглах гэж хэлж байна вэ? Авсан санхүүжилт зөвхөн ямар нэгэн зүйлд зарцуулагдаад дуусна. Тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн барилга, шугамын өргөжилт, эсвэл ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд түүхий эд материалаа татан аваад дуусна. Эсвэл тухайн төслийг мань хэрэгжүүлэх туслан гүйцэтгэгч компаниуд руу ажлын хөлс болоод гараад явчихна. Тэгэхээр өмнөх сэдвүүдэд ч гэсэн уялдаж байсан зардлуудад гараад дуусна. Санхүүжилт болон хөрөнгө оруулалтын мөнгө чинь танаа дансаар орж ирээд гараад явчих мөнгө шүү дээ. Хоёрдугаарт та энэ мөнгийг хүүтэй авч байгаа. Хүүтэй авч байгаа учраас зээлийнхээ хугацаанд тооцоод хүү төлнө. Тэр хүү өөрөө хэдэн төгрөг байна вэ? Хэдийн хэмжээтэй зээлийг ямар хугацаатай авах вэ гэдгээс хамаарат зээлийн хүүг төлнө. Монгол улсын хувьд энэ бол бас л чамгүй их мөнгө. Нөгөө талаас зээл авч хийсэн бизнесийн үйл ажиллагаанаас ашиг орлого олоод эхэлвэл тэндээсээ зарцуулаад эхэлвэл татвар хураамжуудыг төлнө шүү дээ гэдгээ огт мартаж болохгүй. Жишээлбэл та 1000 төгрөгийн бараа үйлдвэрлэлээ гэхэд 100 төгрөгийн нөөтийг ашигтайж ажиллаж байсан, ашиггүйч ажиллаж байсан төлнө. Татвар хураамж гэдэг зүйлийг зээлийн хүүний зардал шиг байх ёстой мөнгө л гэж ойлгох ёстой юм. Та хүмүүс ажилуулна. Хүмүүсийн нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг төлөх болно. Энэ бас яг бодитоор гарахдаа танай компаниас л гарна. Монгол улсын тогтолцоо өөрөө ийм. Хэдийгээр цалинг нь тавьж олгохдоо хувь хүний төлөх, байгууллагын төлөх гэж бүртгэж тайлагнаад байгаа ч гэсэн тушааж төлөх үүрэг хариуцлагыг байгууллага хүлээдэг. Тэгэхээр байгууллага уг зардлыг ажилтны өмнөөс олж байж цалинг нь тооцож тавих ёстой юм гэд ойлгочиход болно. Зарим улс оронд бол байгууллага цалин мөнгө тавьсан бол цаад хүн татвараа төлөх үгүй нь өөрийнх нь асуудал байдаг. Гэтэл манай Монгол улсад цаасан дээр бичиж тайлагнахдаа хүн төлөөд байгаа юм шиг бичвч төлөختөө компани олсон орлого харилцах данснаас л гарч байгаа. Иймээс бизнес хийж буй бүх хүн ямарваа нэгэн зардлыг бодож тооцохдоо харилцах данснаасаа гарч буй мөнгөний гарах урсгалаар бодож тооцож удирдах сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл 1 сая төгрөгийн үндсэн цалинтай хүнтэй гэж биш. 1.4 сая төгрөгийн зардалтай хүн ажилд авсан шүү гэдгээ харж эхэлвэл та зардлаа сайн удирдах чадна. Дараа нь татвар хяналтын шалгалтын байгууллагын өмнө гим хийсэн байдалд орохгүй. Энэ сэдвт уялдуулж үүнийг тайлбарлаж буй шалтгаан авах гэж буй зээлээ авч байгаа дүнгээрээ битгий тооц. Би энэ зээлийг авлаа гэд хугацааны эцэст надаас гарах бүх зардал ийм байх юм байна гэдгээ бодитоор ойлго. Тэгж байж тооцоолж чадвал таны ирээдүйн орлого зээлээр хөрөнгө оруулах уу үгүй юу гэдэг эргцүүлж бодох дүгнэлтээсээ яалтч байхгүй. Энэ хөрөнгө оруулалтыг хийх нь зөв үү буруу юу гэдэг шийдвэрээ зөв гаргахад туслана. Бойлгээд байгаа зүйл биш, зөв гүйцэд бодож тунгаагаад зөв байвал зоригтой хий гэсэн үг юм.
Ингээд зээл аваад нэгдүгээрт заасан өрийг нь буцааж төлнө. Хоёрдугаарт заасан хүү болон дагалдан гарах татвар хураамж бусад бүх зардлыг төлж дуусаад цаана танд юу үлдэж байна вэ? Энэ үлдэж буй зүйл нэг бол мөнгөөр хэмжигдэнэ, нэг бол мөнгөн бос үнцийг болж үлдэнэ. Энэ үлдэх үнцийг маш сайн тооцож үзээд үнэхэрийн үлдэх зүйлтэй юм байна гэвэл зээлээр санхүүжилт хийх нь зөв юм байна гэж шийдэж болно.